Энэ бол манай голдор Наофуми. Их сургуулийн 2 дугаар курсын оюутан. Бас дээрэс нь мэргэжлийн Отоку гэж байгаа. Гэхдээ дөрмийн дагуу өдөржин гэртээ шигдээд байлгүй. Нэгэн сайхан өдөр номын сан урж гэгэрхээр явд юм а. Жад сэлэм, ном сум, Бамбаагаар зэвсгэлдэг Дөрвөн баатрын тухай нэг ном олоод нилээн уншлаа. Бамбаатай баатар гэж юу аах вэ? Хамгаалалт болохоос биш олигтой зэвсэг болж чадах уу? Бас энэ гүнж нь ямар өөдгүү гар вэ энэ төр гээл дотор нь орсон уншижсэн юу юугүй гэрэл цацраад манай хүнийг өөр ертөнц рүү аваа явуулчлаа шүү. Наофумигаас гадна өөр 3 залуу дуудагдаад ирсэн жаахан гайхацсан л байж идэг. Мелромарк улсын хаан хүлээж авч уулзаад учир байдлаа тайлбарлана. Та бүхэн бол хүн төрлөختнийг чөтгөрийн дайралтаас хамгаалахаар сонгогдсон ариун баатрууд л гиндэ. Тэр дайралтыг нь давлгаа гэж нэрлэдэг юм байлээ. Манай хүн ядчихад яг нөгөө гоочлоод байсан Бамбат баатраа болцсон байвал яах вэ? Хажуугаар нь нэг л дорд үзэгдээд үл тоогдоод байгаа юм шиг мэдрэмж төрсөөрл. Дөрвөн баатар дөрүүлээ левел 1 байгаа учраас тусдаа бэлтгэл хийж хүчээ нэмэх хэрэгтэй гинэ. Баг туваагдах болсон чинь манай хүнийг суг гэцгээгээд хинч багт нь ордгүй. Тэгсэн овоо жадтай баатрын багийн нэг эмэгтэй сайхан сэтгэл гаргаж манай хүнд туслахаар боллоо. Даанч хэсэг хугацааны дараа сайхан сэтгэл мэтгэлийн хилтэрхий төвж байхгүй аюултай хүүхэн байсан нь тодорхой болно. Өглөөс ирсэн хувцс хунар мөнгө зоос энэ төр юу ч байхгүй хухаа хоослоо явцсан байдий. Манай хүний хамаг юмыг нь хулгайлаа зогсохгүй худлаа жүжиглэж над руу согтуудаа дайрсан гэж гүтгээд өөлж энтер. Би буруугүй гэсэн итгэх хүн байхгүй бүгд дайрч давшлаад бүр зодох нэ. Ингиж гутамшигтайгаар хөөгдөөд ядж яхад өөрөө жоохон өвчтэй. Бамбааныхаа завсар нууж үлдээсэн хитгэн зоосоо гаргаад чулуутж байгаа. Маа та нар ингээд бүгдийг нь ав энтер. За тэгээд хинч нүүр өгдөггүй гудамж метрлээ явж идэл өчгтөр уулцсан Эрхард гээд зэвсгийн худалдаачин итгэж тусалдیں۔ Манай хүнч янз бүрийн материал хайж олоод Бамбаагаа сайжруулж төвшөнгөөж ахиулаад амждаг. Нэг өдөр хідэн гаруудад дээрэмдүүлэхээ шахахта нилээ юм ойлгож ухаарна. Туршлага хүч чадалгүйгээр хол явахгүй байна гэж. Тэгж явахдаа нэг боолын худалдаачинтай танилцаж хар зах дээр очлоо. Манай хүн чинь зөвхөн Бамбаатай учраас дайралтын хүчээ нэмэхийн тулд өөрийнхөө өмнөөс тулдуулах боолтой болох санаатай. Тэр хаваар явж исэн сав санаандгүй жижигхэн биетэй харваа сул дорой илбэн охин байгааг олоо харцдаг. Нэр нь Рафталия. Боолын худалдаач хамгийн үнэтэй, хамгийн хүчтэй хүн чанаа харуулад энийг л ав гэд битүү рекламдсан ч Наофуми маань нөгөө охиныг авахар шийднэ. Өрөвдснөөс гадна мөнгөндөө тааруулаад авч байгаа юм л да. Худалдаачин багийч эзнээсээ уруухгүй үүрд үгийн дагах ёстой гэлтгэх тэмдэг зурж өгнө. Энийг нь зөрчвөл аимшигтай өвдөлт мэдрэх учиртай юм гинэ. Энэ үед манай залуу аль хэдийн левел 4 хүрсэн байлаа. Рафталия охин чөтгөрүүдийн эхний дайралтаар аав ээжигээ алдсан тухайга дахин хар дарж зөөдлөд болтгүй юм а. Манай хоёр хотоос гарч үнтэй хүдэр цуглуулахаар Лүүд гэдэг жижигхэн хотын уурхай руу явна. Тэгтэл аимшигтай хоёр толгойтой мангас дайрч ирээд Наофуми маань хазуулчт юм да. Ядж яхад Рафталиягийн аав ээж яг ийм төрлийн мангасуудад алуулж исэн юм байлээ л дээ. Хамаг трама мрама юу байдیں бүгд сэдрээд хөдөлж чадахгүй байгааг нь хараад Наофуми намайг орхиод зүгтаа би аль чадгаараа цаг хожийгээд хашгирна. Рафталия өнгөрсөнд хийж чадаагүйгээ санаж айдсаа даван мангасыг устгаж чаддаг. Энэ явдлын дараа Наофуми охиныг хизээч орхихгүй гэж амлахад Рафталияч өөрт нь тохиолдсон шиг аимшигт зовлон хинч битгий амсаасаа гэсэн үднээс давлгаатай тэмцэхэр шийднэ. Орой Наофуми шүдний чигчлүүрээр Японы далбаа хийцэн сууж байна. Нутаг усаа санаад л ах шиг байгаа хөөрхий. Дараагийн давлгаа хүртэл 1 сарын хугацаанд манай хүн ямарч байсан тодорхой хэмжээнд левел ахиж чадах чинээгээр бэлдэнгээ Бамбааныхаа янз бүрийн скиллийг ч нээгээд амжина. Аратан хүмүүс ер нь бол левел ахихын хэрээр хурдан өсч томордог онцлогтой байна л да. Тийм болохоор Наофумигийн нөлөөгөөр бяцхан охин Рафталия маань маш хурдан өсч томроод үзэсгэлэнтэй бүсгүй болоотхно. Дараагийн давлгаа хүртэл хідэн өдөр үлдсэнийг мэдхэр хот орж нэг сүмдэх лууны цаг руу очино. Тэнд нөгөө 3 баатартай таарахад бах байдгаараа Наофумиг дорд үзээд гоочлох маягтай. Эднэр яагаад ингэж байгаа гэсэн манай хүн нээх юм хэлэхгүй. Маргааш нь давлгаа эхэлнэ. Бусад баатрууд шууд гол мангас руу дайрахад Наофуми Рафталия хоёр Лүүд тосхоныхныг аврахаар явлаа. Хөлөг баатрууд туслахаар ирсэн ч эхэндээ манай хүнийг тоож моохгүй бас. Яваандаа үнэхээр л манай тосхоныхныг аврах гээд байгаа юм байна гэж ойлгоод зарим хэсэг нь Наофуми Рафталия хоёртой нэгдэж
Үлдсэн нь бусад баатруудад тусалж гол мангасыг дарснаар энэ удаагийн давлгаа дуусна. Тулааны дараа тосгоныхон Навфумид маш их талархаж манай хүн анх удаа баатар мэтэр хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь инээ. Энэ үед Лут хэлсэн цаг дахин тэглэгдэж дараагийн давлгааны тоолоор эхэлнэ. Хааны уурсан хүндэтгэлийн зоогт Навфуми дургу байсан ч оролцсон. Энэ үеэр манай элбэг охиныг хараад Жадад баатар Мотаяасу ямар хөөрхөн охин бэ энэ гэсэн нөгөө улаан үстэй эмэгтэй хор найруулад амжилгүй яах вэ? Рафталийг боол гэдгийг нь хэлэхэд нөгөөх нь бөөнд алим. Боолыг чөлөөлөх нэрээр манай хүнийг дуэл дуудана. Баатар хүн боолтой байна гэж юу байх вэ гээл үгээр идээстэй. Навфуми шуудхан л татгалзаад Рафталигаа аваад явах гэсэн хаангой охиныг хүчээр булааж аваад дуэл хийхээс өөрөө аргагүй байдалд оруулдаг. Мотаяасу төвшин дээгүүрч гэсэн манай хүн олон төрлийн бамба ухаалаг тактикаар яалтчгүй илүүрхэн. Даанч улаан үст маань улаан цагаан салхины шид ашиглаж Навфумиг унгаагаад Мотаяасуг ялсан болгочт юм а. Аюултай хүүхэн юм а. Хаанд гисэн майныг яг үнэндээ өөрийнх нь охин Малти гүнж гэдгийг зарлахад манай хүн анханасаа бүх зүйл төлөвлөгдсөн байсныг ойлгоно. Рафталиагийн боолын тамга арилгахад Навфумигийн хоримтлагдсан үзэн ядалт нь хараалт бамбаа хүчийг нээждэг. Ухаан санаагаа алдаж хөөрхий Рафталиа руу уурлаад хөөж бариад галзуурч өгнө. Рафталиа Мотаяасуг алгадаж ингэж худлаа баатар царайлж яадаг байна. Тийм л сүрхий юм бол өөрийнхөө багийнхныг чөлөөлөөч гээл аваа ичнэ. Нөгөө хоёр баатар Майн гүнжин улаан цагаан чийд хэрэгэлснийг нь шүүмжилж буруутгаад хаа ийм булхатай эмэг зөвшөөрж байгаад нь үнэхээр их гайхдаг. Хичнээн муухай аашилсан ч Рафталиа тайвшруулж хэн болохыг нь сануулж өөрт нь үрд үнэн ч гэдгээ батлахад манай хүний нөгөө айхтар хараалан шидэж намжиж эхэлнэ. Маргааш өглөө нь Рафталиагийн хийсэн сэндвичийг идсэн жинхэнэ гайхамшиг тохиолдно. Навфуми эргээд хоолны амт мэдэрдэг болсон байдیں۔ Юу болсон бэ гэхээр анх Майн гүнжид ард агзаараас хавуулснаас хойш сэтгэлийн гүн шарах аваад хоолны амт мэдрэхэ болцсон. Тэрэндээ өөрөө нилээн эмзэгэлдэг болсон байсан юм. Харин өнөөдөр итгэл найдварын сэргэж Рафталиа өөрийг нь эдгэж байгааг ойлгож улам итгэдэг болно. Энэ үеэр өөр газар аялж явах хатан хаан Мирелия Мелромарк цайзад болсон дуэл Үмэн Самоны талаар олж мэддэг. Навфуми нэг өдөр боолын зах дээрээс азаа үзээд шидэд өндөг аваатгсан дотроос нь жижигхэн шувуу гараад ирнэ. Манай хүн Фило гэж нэр өгдөг. Эхэндээ дэгдээхэ шахуу байсан Фило маш хурдан өсөж хэдхэн хоногийн дотор нас биед хүрчдэг. Манай хүн сайн хоолсон л доо. Тэгэд бас болоогүй нөгөө шувуу нь хүний хэлээр ярьдаг за. Би таны хүүхэд юм уу гэсэн. Гүй юу гэж тэлгэн. Лут тосгонд очиход хааны зарилгаар Мотаяасугийн мэдлэлд орсон байд юм а. Мэдээж Майн тэнд байж илгүй яах вэ? Тосгоны амьдрал хэцүү байдгийг мэддэг болохоор Навфуми Майны тогтоосон өндөр татварыг болиулах гэж оролдоно. Яг энэ үеэр хатан хааны ээлж ирж гүнжид нэг захиа өгдөг. Уншингуудаа Майн цочирдож тосгоныг хэн авахыг шийдэхин тулд Навфумиг уралдаанд дуудана. Манай хүнч Филогоо унаж Мотаяасу харин Лутаа ирсэн байлаа. Майны талын цэргүүд энэ удаач бас шид ашиглан булхайцахыг оролцсон ч Навфуми ялж Майны ловер илчлэгдэнэ. Нэг өглөөс ирсэн Фило хуурч далавчтай бяцхан охин болчихсон байхыг хараад манай хэд алмаардын байгаа сте. Навфуми Эрхард дээр авчиж шидийн дэлгүүр заалгаад зөвхөн Фило зориулсан хувирах үйдэн дагаж өөрчлөгддөг супер хувцас хийлгэхээр болно. Гэхдээ хувцас хийхэд хэрэг болох нэг тийм эрдэнэ чулуун байхгүй. Хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй болж манай хэд тэр хавар халтур хийж эхэлнэ. Хүн амьд нь нааш цааш хүргэж өгч явсаар нэг өдөр баян худалдаачныг хамгаалах ажил хийхээр болдог. Замд нь дээрэмчд дайрахад Навфуми барьж аваад хүлээ хайцсан. Нөгөө хэд нь бас мөчөөгөө өгөхгүй. Тэгэхээр нь манай энэ шувуу юу ч байсан зажлахгүй залгидэн шít. Өлсөж гинөө Фило гэсэн. Тийм ээ. Хоол гэж авдیں۔ Гэрэлт мөч гэрэлт Токио. Та Skytel-ийн шинэ хэрэглэгч болоод урамшууллын эрхээ зөвлөлөн хосороо гэрэлт Токиотоор аялаарай. Манайха Skytel-аас гэрэлт мөч гэрэлт Токио гэд шинэ жилийн урамшуул зарласан байна. Хайртай дотны хүнтэйгээ хосоор Токио явах эрх бэлгэлэх нь байна штэ. Яаж оролцох вэ гэвэл Skytel-ийн дараа төлбөрт өөрчлөлсөн төлбөрт болон хосолсон хайбрид үйлчилгээний шинэ хэрэглэгч болох. Дижитал картаар дансаа цэнэглэх, сард 30-аас 100 ГБ дата хэрэглэх, багцаа ахиулах болон шилжүүлэх. 15,000 төгрөгийн төлбөр төлөлт тутамд урамшууллын эрх цуглуулах нь байна. Азтан 2025 оны 12 сарын 10 болон
2026 оны 1 сарын 7-ны өдөр Skytel-ийн Facebook хуудасаар лайв хийж тодруулах юм байна шүү. Тэгээ бас болоогүй Skytel app болон вебээр нэвтрэн орж 21,000 төгрөгийн спешиал картаар дансаа цэнэглээд 7 хоног бүр тодруулах гэрэлт гацуурын эзэн болоорой. Мөн найздаа бэлэглэх 50 ГБ дата бэлгэнд авах боломжтой. За тэгээ та нар маань дэлгэрэнгүй Skytel-ийн вебсайт болон Facebook пэйжээс аваарай. Description хэсэгт линкийг нь оруулсан байгаа. Азаа үзээрэй, амжилт хүсье. Дээрэмчид сандраад баяа ахаа гэхээр нь манай хүн бүх олзыг хураагаад авнаа. Худалдаач Наофомиг үнэлж шинэ скилүүд зааж өгдөг. Тэрнээс гадна дахин нэг уурхаагаас хямд үнээр олборлолт хийх зөвшөөрөлж олоод авчна. Бүр гараад өглөөлтөө. Эрдний чулууга хайж явсаар санаандгүй нэг алхимчин болж олдог. Тэнд нь хараалтай үүргээд нэг тийм аюултай зэвсэг хадгалагдчихсэн гэсэн чинь байхгүй болсон байдیں۔ Цаашаа үргэлжлүүлэн агуй мангасуудтай дулдаж нилээн явсаар эцсийн эцэст нэг амтны үүрнээс чулууга олж авнаа. Ингээд нэгэн Филогийн шидтэй хувцас бэлэн болж байгаамаа. Худалдаачны даалгавраар манай хэд нэг тосхонд ургамлын хор хүргэхээр очисон аврах том ургамлан мангаст эзлэгдсэн байж дээ. Энийг ургуулсан хүн нь Мотаясу. Лүд тосгоныхны үлсэглэн дарахын тулд алхимчин булчнаас хараалтай үр авч тарьсан ч ургамлан амилж хүмүүс рүү дайрах болжээ. Тосгоных нь Наофомигээс тусламж гуйхад манай хүн юу ч хуусгаж өрийг хоргүй болгож цэвэрлэнэ. Манигурын дараагийн ажил халуун аршаанаар алдартай нэгэн тосгон руу бараа хүргэх. Тэнд хонохдоо Фило Наофоми хоёрын дотн байгааг хараад Рафтали жаахан хардна. Тэндхийн шувууны цуглуулдаг эрдний чулууг Наофомид олж өгөхөөр шийдэ явж идэл Фило бас өндөг цуглуулна гэд хүрээд ирнэ. Буцах замд нь зэрлэг гахаа дайрч ирээд манай хоёрын олсон үнэт чулуу өндөг мөндөг хамаг юм унгаагаад хагалчтэй. Хоёр охин ч уурандаа агнаж хаяад махыг зарангуудаа Наофомид гой багаж авч өгнө. Удалгүй өөр нэг тосгонд үл мэдэгдэх өвчин дарахсан талаар мэдээ ирэхээр нь очиж шалгахад Сэлмийн баатар Рен устгасан лууга тэнд нь хайчихснаас муудаж өмхөөрöd аюул болсон байд юм а. Тэр хавийг нь бүхэлд нь хордуулж мангасууд ч цугларцсан байлаа. Манай хэд лууг холдуулсан ч зомби болж босч ирээд тултгаас гадна Филог залхичих шиг болдیں۔ Наофомич хамаг уур нь хурч нөгөө айхтар хилэнд бамбаага итгэвчүүлээд луутай тулдаж гарна. Маш хүчтэй хамгаалж галдуул гаргаад л сүртэй. Нэг ухаан ороод харсан Рафтали хорлонд бамбааны спелээс гарах гэж оролцсоор түлэгдсэн байдаг. Наофомич байдгаараа гимшиж шидээрээ эдгэх гэж оролцсон ч болтгүй. Энэ үед нь пүф гээл нэг юм лууныг эдснээс гараад ирсэн ашгүй Фило маань амьд мэд байд юм а. Амьд мэндээс гадна лууг дахин амьлуулсан болор чулууг аваад гараад ирсэн байдаг. Лууг устгасны хөлсөнд авсан бүх мөнгөө Рафталиг эдгэхэд зарцуулах гэсэн ч амжилт олсонгүй. Хот руу явж дээд зэрэглэлийн ариун ус сайхаас өөр аргагүй болдог. Замдаа мэлтгээд цэнхэр үстэй охинтой тааралцсан Фило тэр хоёр дорхноо найзууд болно. Манай хүн харангуутал гэр оронгүй хүүхэд биш язгууртны охин болтой гэж таамагладаг. Орой Наофоми Рафталигийн шархыг боогод байж идэл Фило ирээд цэнхэр үстэй охины талаар баахан юм ярина. Нэрэл язгууртны охин хамгаалагч нараасаа төөрцөн гэд ярьж идэл мэлт өөрөө орж ирээд намайг аваад явчих тэхүү гээл гуйла. Манай хүн ч язгууртны охинтой орооцолтой дими байх гэсэн бодолтой. Тэгсэн Рафтали Фило хоёрч гуйгаад нөгөө охин ч хот оруулаад өгчвөл их хэмжээний алтаар шагны шүү гэдیں۔ За ингээд дөрүүлээ болж аваад хотын зүг явлаа. Замдаа нэг газар хоноглохоор болж нэг харсан мэлт алга хувцс нь үлдсэн байдیں۔ Нөгөө хоёр ч эргэлзэх зүйлгүй Филог идчихэж гэж бодоод бас л аюултай ховдог гарштай гэжсэн өдөн дотор нь ороод тухтай гих чинь унтцсан байдаг. Хөөхийг арай дэндүүлж байгаа юм биш үү? Ховдог гэхэд бас арай те. Найзаагаа итгэн ч юу юм бэ? Маргааш нь хот оронгуудаа Фило мэлтийг хүргэж өгөхөөр гэрлөө нь явж Наофоми Рафтали хоёрч шуудхан л сүм рүү очлоо. Ариун ус нэг алтан зоос л гэж юм. Дэндүү үнэтэй юм хэрэггүй гэсэн. Чиний төлөө бол нэг алтан зоос юу ч биш гэхээр нь Рафтали баярлаад л явчихна. Даанч нөгөө хэд нь хямд муу ус өгөөд хуурах гэж үзэж чинь манай хүн тэрийг мэдчихэлгүй яах вэ? Паблам нь ажилтнаа зэмлэж дээд зэргийн ус өглөө. За тэгээд мөнгөөр зодож авсан усаа кармалаад санаа амарсан явж идэл Жадад баатар гарч ирээд боол охин чи хаавна гэж бөө юм болдог. Энэ удаа Рафталиаг биш Филог яриад байгаа.
Тийм хөөрхөн сахиусан тэнгэрчиг охин анх удаа л харсан. Би түүнд дурлцсан бололтой л гин. Тэгснэ нөгөө мо бүдүүн шууж хаа би өөрийн гараар там руу нийлгэнч гэх шиг. Хүмүүс ч болооч солиотой мо хаашаа ингэж исэн. Майн гүнж яаж дутгав гарч ирэнгүүтээ. Би ирэх мэдлийнхаа хүрээнд энэ хоёр баатрыг яг одоо энэ тулдахыг зөвшөөрч байна гэдэл гал дээр тос нэмнэ. Тэгсэн яасан гэж нөгөө цэнхэр үстэй охин хурч ирээд "Игчээ, энэ бүх утгагүй юм болоо. Арай дэндэж байгаа юм шүү" гэж авдیں۔ Улаан үст тоолоо юу? Ээжид хэлэн барина гэж нэг юм болиулдаг. Филоч гүүгээд ирсэн Мотоёос өвдөг сөгдөл хөөхий охин минь энэ муу Навфуми чамаг нөгөө тарган шувуу шиг боолчилж гинүү гэж хэлчихдээ. Чи сайн намайг тарган гиснүү гэж Фило тэр доор нь хувираад хариуг нь өгнө. Мэлти өөрийгөө хааны хоёр дахь гүнж хаан ширээ залгамжлагч гэдгээ тайлбарлаад дахиад юм хэлэх гэсэн Навфуми шууд л дургуйсаж харьцмааргүй байгаагаа илэрхийлээд бараг л хөөгөөд явуулчихдээ. Яалтчгүй хаан аав нь манай хүнд өөдгөө зан гаргаад дэндүү дорд үзээдсэн болохоор дург нь хүрээд ах шиг байгаа. Уг нь бол Мэлти ээжийнхаа өгсөн чухал даалгавартай яваан байлээ л дээ. Хэсэг хугацааны дараа Лют тосгоныхон дараагийн давлгаанаар Навфумиг дагаж тулдах хүсэлтэй байгаагаа хэлэхээр ирнэ. Төрүүчийн давлгаагаар манай хүн гэр бүлийнхнийг нь аварсан учраас тэр цэргүүд ачийг нь хариулж талархлаа илэрхийлэхийг хүсэж байгаа юм гинэ. Навфумид гэсэн нэг зүйл чигм гаргаж ирснэ. 150 мөнгөн зоосоор энийг авбал та нарт итгийлгэн. Нөгөө хідэн ч жаахан гайхснаа бөөрөө загаад чамаагүй авнаа гэж амлаал явцгаадаг. Тэр өрөө хуйг дуулга янзлуулж явахдаа Рафтали Фило хоёрыг төвшнийхөө дээд хязгаар түрсэн англил ахихад бэлэн болсон гэдгийг нь олж мэднэ. Тэгэхийн тулд заавал сүмд очих ёстой гэхээр нь манай гурав гараал явлаа. Ямар англил руу ахимаар байна гэсэн Рафтали таал сонгочих ямар ч байсан яах вэ гин. Манай хүн тэгээд айгүй хүүтэн хүнд юм а. Өөрөөсөө шийд намайг даалгавраа гүйцэтгэж дуусаад яваад өгөх үед бие дагаад амьдрч чадхаар тийм чадвар сонгох гээл ангайлгаа хийчнэ. Нилийн хорчон маягийн царайтай гилманууд угтаж аваад англил ахихад 15 алтан зоос гинэ. Хамаагүй хийлгий гисэн. Уучлаарай андуурсан байна. Бамбайт баатрын багийнхныг бол ахиулж өгөхгүйгээд хааны зарлиг харуулдаг. Яах хийхээ бодож байгаад боолын худалдаачнаас очиж зөвлөгөө авсан. Шилд Фриден гэдэг улсад очиж англилаа ахиулах боломжтой доо гэж зөвлөдөг. Гэхдээ дараагийн давлгаанаас өмнө амжихгүй байхаа гин. Хэсэг хугацааны дараа Эрхард Навфумид шинэ хуйгийг өгч Лют тосгоныхон 150 мөнгөн зоос авчирснаар манай хийдийн багт орно. Тэр мөнгөөр нь өөрсдөд нь зориулж сайн хуйг зэвсэг энтер бэлдэж өгдөг. 24 цагийн дараа давлгаа эхлэх учраас Рафтали Фило хоёрыг ч иж бүрэн зэвсэглэж шин зэргүүдийн захирагчаар Акигэд баатрыг томилно. Давлгаа эхэлж Акигийн бүлэг жирийн иргэдэд туслаж Навфумигийн баг мангасуудыг устгаж яваад манай хүний дээр үед эдгэж өгчээсэн настай эмэгтэйтэй таарна. Тэр үед байсан бие суултай хүн мөн үү гэмээр л карате хийгээл ааждаг шүү. Зүгээрчгүй маш туршлагатай адал явдал хайгч байсныг нь бид нар мэдж авна. За тэгээд нилээ хэдэн цаг өнгөрсөн ч давлгаа дуусах шинжгүй. Нөгөө эмээч Навфумиг яваад шалгаад ирээ. Би Аки хүүтэй энэ хаваа аргалчна гэд үлдэнэ. Манай хэд нөгөө гурван сууг дээр яваад очисон хідэн чөтгөртөөгөө дахин зууралдаад тулдаад байдیں۔ Нэмэр болохооргүй сууг юм бич яах гэж ирсэн гинэ бас. Та нарын нэмэр болж байгаа чи хаа байна гэл манай хүн Рафталигийн гэрлийн шидэг ашиглаж хэний ч анзаараагүй нуугдсан байсан боссыг гаргаад ирдэг. Аврах том сүнс сорогч. Нөгөө гурван банд аянгад шид гаргаал сүртэй дайрцгаасан ямар ч нөлөө байхгүй. Бүгд сүрдээд яах учраа олохгүй байж их үед Навфуми хараалт бамбаагаа ашиглахаар шийднэ. Тэгсэн нөгөө зомби лууны сүнс бамбаанд нь шингэсэн байгаас гадна өөрийг нь устгасан Рэнд ихээ ус сансан байдаг. Майнч юу гэж боломжийг алдах вэ? Манай хүнийг муулаад эн чин одоо нэр чөтгөрд эзэмдүүлсэн биш үү гээл. Босод баатрууд хараа зогсож исэн ангаагаад байж хахаар туслаад өгөөч гэдэл Рафтали хашгирна. Нөгөө хэд ч хүчээ нийлүүлээд нилээн дайрсан дийлэх шинж алгаа. Фило хүртэл амар болцсон за бүдүүн шонхор юм уу хаашийн. Луугийн сүнс манай хүний оюун санааг яг эзэмдэхийн даваан дээр Рафтали гараас нь бариад би танд итгэж байна гэдэг. Навфумич ухаан орж шинэ скил гарган сүнс эзэмдэгчийг бөмбөлгөнд хорж гинжлээд шившлэг хийж эхлэхэд сүртэй гэгчин төмөр эмхтэй гарч ирээд хідэн талаас нь сүлбээ хайчна. Бамбайт баатрын хүч ийм байх нэ гэдэл
бусад баатрууд ангаацсан. Тэгсэн давлгаа дуусах болоогүй байжээ. Дахиад нэг сөүл лидер гарч ирээл сүрийг үзүүлж исэн сүр сар гээл гэрэлтэй сум шигийн бууж ирээд юуг устгаа ичтیں۔ Хар кимонот Глазгээд эмэгтэй гараад ирлээ шүү. Босс юм уу хаашаа. Нөгөө гурван баатрын багийг амархан ялж манай хэд рүү дайрахад хамаг кунфуг гаргаад ч барсангүй. Давлгааны цаг дуусахтай зэрэгцэн Наофуми нөгөө хоёртой тушаал өгч бондгор шувуугаа унаад тулааны талбаас хурдхан шиг зогтно. Та нартай өнөөдөр маш гоё тоглоомын гар танилцуулъя. Бүх төрлийн компьютер, ноутбук, Steam, Android болон iOS үйлдвэрлэлийн системтэй утас, таблет, Nintendo Switchтэй Bluetooth эсвэл dongle-оор холбоод тоглож болно гэд боддоо. Cool байгаа сте. Би та нарт танилцуулахын тулд эхлээд өөрөө хэрэглэж үзсэн. Ганцаараа эсвэл олуулаа холбоо тоглоход маш амархан. Гарт амар эвтэйхэн. Утасгүй учраас төртөд байхгүй. Алсын зайнаас чөлөөтэй удирдчихна. Гарт чичиргээ өгөх функц нь бас айгүй гоё юм байлаа. Утас шиг Type-C-гээр цэнэглээл болоо. Энэхүү бичлэгийг хүргэхэд дэмжиж ажилласан Unitec Mongolia-да баярлалаа. Глаз хөлгөө орхиж чадахгүй. Холоос шид гаргахад манай хүн бамбаагаараа хамгаалж амждаг. Ийм холоос устгаж чадахгүй байна гэдэл Глаз яалтчгүй цаган дуусч нисээ алга болно. Наофуми манд бодно. Энэ давлгаа гэдэг юу нь ямар учиртай юм бэ? Дуусгахын өмнөхөн үлдсэн хугацаанд харагдаад өнгөрсөн. За ямар ч байсан дараагийн дайралтаас өмнө бид нар чадах чинээгээр хүчээ нэмэх хэрэгтэй гэж идэл хаан дуудаж байна гэсэн мэдээ ирнэ. Саяны тулааныг бүгдийг нь болор бөмбөлгөндөө харсан. Яаж тийм хүчтэй болсноо хэл. Бамбат баатрын потенциалаас давсан хүч гаргаад байна лээ гэдэл тушаах загнах хоёрын дундуур л ярьж шүү. Наофуми харин тэгж их мэдмээр байвал надаас өвдөг сөгдөөд гуй гэлээ. Цэргүүд нь ч хамгаалах гээд сэлмээ сугалсан. Давлгааны удирдагчийг дийлсэн надтай үзгээд байгаа юм биш үстэй гээл айлгаа хийчихэж байгаа. Шуудхан эргээл гарах гэтэл хаан дахиад цаашаа нэг л алхвал хоёр боолчин сайнаа үцэхгүй дээлгэн. Манай хүн ч уурлаад багийнханд минь халдвал чамайг яасан ч өрчөөхгүй гэдэл гарахад хаан галзуурах шахаад л үлдэнэ. Ордны шатаар буугаад явж идэл нэг эмэгтэй таарч ингэж анхааруулна. Хүчтэй болох тусам чин чамд дайснууд нэмэгдэх болно. Болгоомжтой байгаарай гэлээ. Мэлти Наофуми хаан хоёрыг эвлэрүүлэх гэж оролдогч эгч нь орж ирээд самраа ичдэг. Төрөний эмэгтэй Мэлтитэй хамт ирсэн бололтой харагдана. Манай хэд Эрхардаар шин зэвсгүүд бэлдүүлж аваад ангиллаа ахиулах зорилготойгоор Шилдфридэн хот руу хөдлөнө. Замдаа гараад Наофуми яг сайхан тайвшраад байжсэн Мэлти олоод ирдیں۔ Буцаж очиод хаантай эвлэрчгэлтэй. Давлгааг зогсооход таны хүч заавал хэрэгтэй гэд баахан гуйгаад сүүлдээ уурлаад байж тал Наофумид нэг л сонин мэдрэмж төрнө. Мэлтигийн хамгаалагч нарынхан нэг нь гүнжээ цавчиж алхаж идэг шүү. Манай хүн ч амжаад бамбаагаараа хамгаалсан. Нөгөөдөг ч гүнжийг барьцаалчихлаа. Дайраад гэдэл хашгирлаа. Бүр төлөвлөсөн. Рафтали Филе хоёр ч дайрч ороод хамгаалтын байгаа сте. Хоёр цэрэг нь амар сэжиг бүхий царайтай болор бөмбөлгөнд бүх болж байгаа үйл явдлыг бичиж авч ийсэн. За болсон гэд зүгтаач тийм да. Хэсэг хугацааны дараа гарууд амар эдиттэй бичлэг бэлтцсэн. Энэ тэндгүү үзүүлээд Наофумиг гүнжийг хулгайлсан хэрэгтэн мэтэр ойлгуулчихдээ. Явах газаргүй болсон манай хэд аргагүй ихэнд ууланд түр нуугдана. Төрөний цэргүүдээс олсон зүйлт нь гурван баатрыг шүтдэг, Бамбат баатрыг дайснаа гэж үздэг сүмийн тэмдэг болохыг нь танилаа. Танаа ааваас ч юм болж явах газаргүй болчлоо гэсэн Мэлт. Буруугүй. Эгчл энэ бүхнийг зохион байгуулж байгаа гэдээ. Шилдфридэн рүү очиж чадахгүй нь ойлгомжтой болсон учраас манай хэд тэргээ орхиж уулдавж явганаар Силдвэлт улс руу явна. Замдаа Мэлтигийн ээж нь угсаа залгамжлах хатан хаан учраас ааваас нь илүү эрх мэдэлтэй гэдгийг олж мэднэ. Тэгсэн манай хэдийг хайж байгаа хүмүүс маш ойрхон ирсэн. Яаралтай цаашаа хөдөлдөг. Хойно урдаа орж нилээн зогтсон ч яах аргагүй баригдчихдээ юм да. Гурван баатар ирсэн Мэлти гүнжиг хурдан сул гэж шаардна. Бамбат баатар намайг хамгаалж байгаа гэж Мэлти тайлбарлсан ч хорон санаа тэгчин гарч ирээд тарих угаалтаа гамгүй хийнэ. Наофуми хүмүүсийн оюун санаанд нөлөөлж хүснээрээ удирдах чадвартай энэ төр гэдээ. Хөөхий бяцхан дүүмэнд чөтгөрд хууртагдсан байж гэсэн бусад баатрууд нь ч итгэлгүй яах вэ? Манай хэд гарах гарцгүй юм шиг байсан ч Филаг бүдүүн шувуу болж хуурангуудаа унаад зүгтдэг. Даанч жадад баатрын шидэнд оногдоод бүгд газарт уннаа.
Мотоясов Филог шуу болохгүй тулд тусгаалan ийм дөнгө бэлдсэн гинэ. Тэр хооронд Майн галаар буудаж дүүгээ алах шахтыг. Навфуми амжиж хаагаагүй бол ерөөсөө ч өжиггүй дуусах гэж идэг шүү. Хүч нэмэх шидэд шингэн уугаад бүр зай завсаргүй шүршиж эхэлнэ. Бусад баатрууд бүр гайхацсан. Дүүгээ алах нь солиотой хүүхэн бэ гэж орилцгоо. Малтид гэхдээ тэр түйж хамаагүй. Бамбат чөтгөрийг устгах гээл цэргүүдтэй тушаана. Манай хүнч хараалт бамбагаа итгэвчүүлж багийнхнаа хамгаалаад юу ч ойлгохгүй ангаацсан сууж байгаа Сэлэмт Баатарт сүмийнхний зүйлтийг өгч чамааг учрыг нь олчихно гэж итгэж шүү гэдэл цаашаа явна. Замдаа төр зогсоод Филогийн гавыг авах чийдэл нэг тийм багтаа хүн гүйцэж ирээд та хатан хаантай яаралтай уулзах хэрэгтэй байна. Энд болоод байгаа эмх замбраагүй явдлыг хатан л учрыг нь олж зохицуулж чадна гэдэг. Өмнө нь ордонд таарад анхааруулад байсан эмхтэй юм байна л да. Гэхдээ манай хэдийн хувьд одоо Силт Вэлтэд хүрэх нь хамгийн чухал байгаа учраас хатан хаантай уулзахаар түр хойшлуулад цаашаа явна. Майн гүнж харин манай хэдийг гаргаж ирэхийн тулд бүхэл бүтэн ойг галдан шатааж ивэл яах вэ? Цэргүүдтэй тушаал өгж галд сумаар эн тэндгүү харуулж байла. Маргааш өглөө нь Силт Вэлт рүү орох бүх орцгар саалттай. Бас өөрсдийг нь эн тэндгүү эрен сурвалжилж байгааг мэдээд манай хэд хатан хаантай уулзахаар явхаас өөр аргагүй болно. Замдаа Мэлтигийн сайн таньдаг язгууртны эзэмшил нутгаар өнгөрч явлаа. Сайн хүн санаагаар гэж нөгөө найз нь яг таарлаад манай хэдийг ордондоо урьдаг. Энэ залуугийн нэр нь Райхнот. Рафталиагийн овгийнхан бас энэ хавьд амьдардаг байсан чинь хааны цэргүүд орж ирээд бүгдийг нь эзэлж боолоо болгосон гэж ярьлаа. Бүгд цайхан хооллож аваад нэг нэгээр харуулд гараад амарч байтал шүн дунд гэрийн эзэн баригдаж шивгчт нь Навфуми Рафталиа хоёрыг нууж амжина. Хааны итгэлтнийг язгууртан цэргүүдтэйгээ дайрч ирсэн тэр байлаа. Мэлтийн анхаарлыг нь өөр дээр авч Бамбат Баатрыг би зүгтаалгасан. Та нар яг одоо намайг хааны ордон руу хүргэж өг гэж тушаана. Язгуурт нь ч тэгэлгүй яхав ямартааж манай эдлэнд очиж аяллаа бэлтгэлээ хийгээд дагуулад явчваа. Тэгсэн Фило олддгүй. Аргаа бараад цахилгаан цохиулдаг юмыг нь ажилуулсан дээврийн өрөөнд нуугдсан байж идэв. Мэлти нуугдж тоглоё. Намайг олох хүртэл яасан ч гарч ирж болохгүй шүү гэсэн гинэ. Манай хэд нөгөө гарын эдлэн рүү яваад очисон баахан хүмүүс цугларцсан ноён Райхнотыг сул гэсэн бөө өөмөө болж идэв. Манайхан ч энийг нь далимдуулаад бүдүүн шуугаа оноод орсон нөгөө гар Райхнотыг тамалцсан Мэлтийг сүрдүүлсэн байж илгүй яах вэ? Бас сүмийн тэмдэгтэй байгааз алхам алхмаар Мэлти рүү ойртол Бамбат чөтгөрийг хаана байгааг хэлэхгүй бол чамайг гээл хилж дуусаагүй байтал манай хэд хан цөмөлж орж ирээд аварна. Мэлти сүрхий царилж яах гэж ирсэн гэсэн ч дотроо үнэхээр их баярлдаг. Үзэгдэл солигдож Рафталигийн тосгон анхны давлгаанд өртөж сүрсний дараа цэргүүд хүмүүсийг нь боол болгон зарж Рафталиаг найзтай нь саяны шар сахалтад өгсөн байжээ. Чи миний овгийнхныг яаж тамалж зовоодаг байлаа гэдэл Рафталиа сэлмээ сугалсан Навфуми хажуунаас нь ятгана. Чи одоо том болсон. Наад хүнээ хөнөөлөөгээд чи тайвширна гэж үг гэхэд Рафталиа үхтлээ айж жижирж байгаа хөгийн гарыг заа яах вэ гэдэл амьд үлдээ. Даанч нөгөө тэнэг нь гиндүүлж дайрах жагаад халтрахтаа цонхоор унчт юм а. Цочирдсан байгаа Рафталиг Навфуми тайвшруулж чиний буруу биш гэдэл толгойг нь хэлнэ. Мэлти Райхнотын шархыг идгээсэн. Одоо та нар хурдхан зогтох хэрэгтэй байхаа гэдэг. Гэхдээ Навфуми Рафталиг даган овгийнх нь хоригдон тамлагдж байсан зойр руу очино. Шар сахалт Рафталиг үхтлэн тамлаж зодж жогод дөнгөж амтай голтой үлдээгээд нөгөө боолын худалдаачинд зарсан. Тэндээс нь Навфуми худалдаж авсан болж таарж байгаамаа. Тэгсэн тэнд хэд хэдэн хүүхдүүд амьд мэд байж байгаагийн дотор багын найзуудынх нь нэг хүртэл байлаа. Навфуми шархыг нь идгээж өгөхөд Бамбат Баатар жинхнээсээ байдгийн байна гэдэл маш их баярлдаг. Харин сайн найз Рафана нас барцсан байт юм а. Рафталиа үнэхээр их гүнэглэж найзыгаа болон овгийнхоо босод хүмүүсийг аварч чадаагүйд өөрийгөө буруутгана. Навфуми чи байгаагүй бол би энэ ертөнцийн хиндэн ч итгэж чадахгүй. Бүгдээс нь зайгаа барих байсан гэж зүрхний үг хэлдэг. Хардаа чи энэ хүүхдүүдийн амийг нь аварсан. Одоо битгий үйлгээд тайвшруулна. Муухан өгтгүй гихчээр цонхоор унсан шар сахалтгүй амьд байж байгаас гадна салгалж очиод эртний домгийн мангасыг суллаад гаргаад ирдэг. Аврах том динзавр баг вампирын T-Rex юм шүү. Тэгээ манай хэдийг алдалгүй хөөж гарнаа.
Яаж бид нарыг мэдээд байгаа юм гэсэн Фило T-Rex хоёрын гидснээс адилхан гэрэл цацарч идэв. Хүүхдүүдийг Райхноттой үлдээгээд манай дөрөв мангасыг дагуулж хотоос гаргаж тулдаг гэсэн санаа гаргана. Хотоос гарч өтгөн шигүү ойг туулж тулаанд бэлтлээ. Навфуми гэрлэн бамбаа үүсгэсэн ч динозавр ганц мөргөөл бутлаа ачлаа. Фило хамаг хүчээрээ дайрч Мелти усны шид гаргаж Рафталия байдгаараа сэлэмдсэн ч амжилт олдгүй. Гинэт аврах том шувуу Филогийн төрлийн хатанха маш олон шувууд дагуулж гарч ирээд нөгөө айхтар динозаврыг нэг л алгадаад устгадаг. Хатан шувуу хүн болж хувраад өөрийгөө Фитория гэж танилцуулаад тухтай газар очиж ярилцъя гэхтэн Навфуми эхлээд динозавр луунаас авч бамбаанда хүч нэмхийг хүсдэг. Хараалтай эд зүйл хэрэглэгч Димидэ гэсэн манай хүн тооохгүйгээс гадна удирдах чадж байгаа бол асуудалгүй гэж томрно. Фиториягийн хамгаалж амьдардаг газар порталтаж ирээд Филогийн гидсэн дуурайд ахаар нь хурдхан хоол иж өгөөд яа гэдг гэсэн баахан шувуунууд гордцсан харж идэв. Та нарт ч бас хийж өгье дөө гэл хичнээн ч тогоо хоол хийгээд байгаа. Ямар ч байсан бүгд цадаад унтаад өгдөг. Фитория Навфумид өөрийгөө залгамжлах шинэ хатантай уулзахаар ирсэн гэдгээ хэлнэ. Тэр нь Фило гинэ. Бас давлгаа зөвхөн Мелромарк улсыг биш бүх дэлхийг сүйтгэх аюултай байгааг олж мэдлээ. Фитория өөрийг нөсгсөн баатрын сүүлчийн хүслийг биелүүлэхээр ганцаараа бусад улс орнуудыг хамгаалж ирсэн ч удахгүй өгөхөө мэдж байгаа болохоор Навфумиг нөгөө гурван баатартайгаа эвтэй бай гэж шаардна. Тийм юм байхгүй гэсэн. Хэрвээ та нар ив нэгдэлтэй байж чадахгүй бол би бүгдийг ч устгаад дараагийн дөрвөн баатрыг дуудуулахаас өөр арга алгадаа гэж хатуу анхааруулдیں۔ Энэ үед Рен, Ицуки хоёр Навфумигийн өгсөн сэжүүрийг дагаж сүмийн тухай судалсаар нууц номын сан олдог. Гэхдээ өөрсдөг нь Малти нүд салгалгүй мөрдөж мөчөж байгааг мэдэхгүй л байлаа. Маргааш нь Фитория гинэд Мелтиг салхины шидээрээ барьцаалаад Навфумиг нөгөө гурван баатартайгаа эвлэрч хамтар гэж шаардна. Дэлхийг аврахын тулд баатрууд заавал хүчээ нийлүүлж эвтэй байх ёстой гин. Манай хүн ч огт хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тэгвэл чамайг нөгөө гурван баатартай ч устгах нь гэдэл сүрдүүлнэ. Тэгээд хараалт бамбаагаа идэвхжүүлсэн гараараа ганц тохиол ажиллагаагүй болгочтой. За, үнэхээр эвлэрмээргүй байгааг ч ойлголоо. Тэгвэл та нар давлгааг дийлэх хүчтэй гэдгээ баталж харуул гэд шувуу болж хуурахгүй зөвхөн хүнээрээ байх нөхцөлтөөр Филото толлтно. Хүч дутууч манай охин хамгаалтын шидийг эвдэж чадхад сэтгэл нь тайвширсан Фитория Филог өөрийг нь залгамжлагчаар зарлаж титэм зүүж өглөө. Бас Навфумигийн шархыг эдгэж төвшин хүрэхгүй байсан олон скиллүүдийг анлок хийж өгнө. Тэр орой Фитория Навфумигээс дахиад л гуйна. Бусад баатруудтайгаа уулзраа олчих тэхүүгээд л. Яагаад заавал надаас асуугаад байгаа? Бусадтай нуулзаад үзвэл амар юм биш үү гэсэн манай хүнийг бусдаас нь илүү үнэлдэг. Дараагийн шувуудын хатан Филог өсгсөн баатар жирийн хүн байх учиргүй гэлээ. Тэгээд хараалт бамбаа ашиглах үед бид ирэх муу нөлөөг нь багасгах шид хийж өгдөг. Өмнөх үеийн Бамбат баатар Фиторияг өсгсөн юм шиг байгаа. Өөрөө сайн санахгүй байгаа ч Навфумигийн хэлж байгаа үг гаргаж байгаа үйлдэл дэндүү дотн санагдана. Маргааш өглөөнд Фитория манай хэдэд шин тэрэг бэлдэж өгөөд Филог харж хандаж яваарэ гэж захиад л үлдэнэ. За ингээд явсаар хотын ойролцоо ирсэн харуулууд манаа зогсож байна. Яаж орох вэ? Тойрох уу, яах уу гэж идэл Навфуми Фиториягийн бусад баатруудтайгаа эвлэрээрээ гэд байсныг санаж Рен Ицуки хоёртой таарвал ярилцаад учрыг нь олчихгээд шууд орохоор шийдлээ. Тэгсэн хамгийн үл бүтэх нөгөө жадтай гар нь тосоод байж илгүй яах вэ? Манай хүнч ивэр ярих гэж нилээн хичээсэн Мотоясу сонсохыг ч хүсэхгүй. Би энэ ертөнц рүү чамааг устгахын тулд дуудагдсан байх гэж ирээл дайраад идэв. Чамаас заавал тэдний өвшөөг аавна гэд бүр шийдсэн царайтай. Хиний өвшөө вэ гэсэн? Чи бол Рен Ицуки хоёрыг алсан жинхэнэ чөтгөр энтер гэж шүү. Юу яриад байгаа юм бэ? Би яалаа гэж тийм юм хийх юм гэсэн Малти хажуунаас нь орж ирээд сүмийн ажилтнаас ирсэн мэдээ болохоор 100% баталгаатай гээл далжганж өгнө. Наадах чин оюун ухаан удирддаг бамбаагаараа Мелтиг үнжиг хүртэл өөртөө итгүүлсэн байна гэдээ. Байдал улам эвгүүцээр хүчтэй тулаан болж төвшний зөрүү их байсан ч манай хэд ялна. Эднэр яаж ийм хүчтэй байгаа юм бэ гэл Мотоясу гайхчихэд л Фило гинэт нэг юм мэдэрч нөгөө талынхныг бүгдийг нь өшөглөж унгаагаад эзэнтэй хамгаалах бамбаа үүсгээрэй гэж хашгирлаа. Энэ үед эргэн тойрны бүх зэргүүд хаашиж юм алга болцсон байдаг.
Гэнэт тэнгэрээс асар хүчтэй гэрэл тусч манай хүний үүсгэсэн 3 давхар хамгаалалт нь юучгүй шатаад бамбаагаараа арай хийн хаана. Бүгд Наофомигийн бамбаан доор хорогдсон тулдаал амьд үлддэг. Бүх амьдрал нь нүднийх нь урдуур жирэлцээд өнгөрсөн байх уу. Газарт аврах том нүх үүссэн манай хүн ядарсандаа унах шахлаа. Тэгсэн Пап ламтан гараад ирдیں۔ Яаж амьд үлдчих вэ? Аргагүй л бамбайт чөтгөр юм да гэснэ. Рен эцүүгийн хоёрыг устгасан гэдгээ багталтайгаар зарлаад одоо та нарт бурхныг эсгээл хүртээн дээ гэдэл сэлмээ далгалаа. Манай хүнч амжаад хаасан үнэхээр хүчтэй зэвсэг гэдэг нь тодорхой байлаа. Муугүй шүү. Одоо жинхнээсээ үзье гэснэ. Сэлмийн жад болоод хувирчтیں۔ Олон зууны өмнө алга болсон домогт зэвсэг барьсан байгааг нь мэлт таньдаг. 4 ариун баатрын зэвсгүүдийг нийлүүлж дуурайлгасан дөрүүлэнд нь шилжиж хүчийг гаргах чадвартай тийм сүрхий идгэндээ. Нэг л удаа ашиглахын тулд маш их хэмжээний шидийн хүч хэрэг болдог гэлээ. Дагагч нар нь бүгд залбирч эхэллээ. Мотояас хид хідэн дайралт хийсэн ч Папт юм болохгүй. Жадаараа дохих төдийд л асар их хүч гарч байлаа. Яг энэ үед Рен эцүүгийн хоёр амьд гарч ирээд сүмийнхэнд хууртагдж алуулах шахсан хатан хааны явуулсан хүмүүсийн ачаар аврагдсан гэдгээ хэлнэ. Хатны нэмэлт хүч удахгүй ирэх учраас бууж өг гэж шаардахад Пап ламтан тоохгүй л дээ. Алив баатруудаа дөрүүлээ хамтрах цаг болжээ. Дайраад гээл сүртэй зарлсан Наофоми цаашаа хараад суудсан байдیں۔ Та нартай хамт тулдахгүй. Яадаг үлээ та нар гээл жаахан хэрүүл хийн. Ламтан ч энэ хооронд бүр залхаад шидээр буудсан Наофоми өсөрж очиод хамгааллаа. За тэгээ эцэст Виториад өгсөн амлалтаа санаж ариун баатруудтай хамтрахаар зөвшөөрнө. Ламтан шид гаргаж тулааны талбыг маш том сүм болгоод манай хэдийг гарах боломжгүй хашчиж байгаа. Энэ үед хатан хаан хуйг дуулгаа өмсөж өөрийн биеэр 3 баатрын сүмийнхнийг устгахаар ирж явна. Манайхан хэд хідэн комбо хийсэн ч ламтан яаж чадахгүй байдаг. Тэгээд дагагчдынхаа амь насыг золиосолж хамаг маанагийн шавхаад асар хүчтэй дайралт хийхээр бэлдэнэ. Наофоми Виториягийн анхааруулсныг тоолгүй хараалт бамбагаа итгэжүүлж луугийн сүнсийг суллана. Лууч манай хүнийг зогсоо зайгүй ятгаж өөрийнхөө эрхэнд оруулдаг. Галдвал болцсон л бүхнийг сүрүүлэхээр алхаж явсан Рафталия, Фило, Мэлтэ 3 хин гэдгийг нь сануулж ухаан оруулна. Гэхдээ гуруула хараалын галд түлэгдсэн байдаг. Ламтан хүчтэй гэрлийн шидээр буутахад Наофоми бүгдийг нь удирдах нөгөө талынханд сэргэх боломж олохгүй дайруулсаар өөрөө Филотой цуг ойртож маш хүчтэй цохилт хийж амжина. Тэгсэн ч ламтан хариу шид хэрэглэн нөгөө сүмийнхэн талст бүрт дүрсэн харагдаж энэ тэндгүй сум нисэж эхэлнэ. Рафталия Наофоми хоёр ч оногдоод амжлаа. Ингээд бараг ялагдах нь тодорхой болж ламтан алтан сумаа бэлтжийтэл хатан хаан Мирелия цэргүүдтэйгээ хүрээд ирдэг. Мөсний шид гаргаж ламыг хөдөлгөөнгүй барих хооронд Наофоми цусаараа дахил өргөж там руу нийлгэнэ. Нөгөө шидийн сүмэнч устж манай хүн ухаан алдаад унтсан хатан хаан ирж амийг нь заавал аварна гэж амлдаг. Нэг сэргсэн чинь 3 охин хөлийн дэрлэж хүлээсээр унтаад өгсөн байлаа. Хатан хаан өөрийн биеэр ирж болсон бүх явдлыг тайлбарлана. Давалгаанаас хамгаалахын тулд нэг улс нэг баатрийг дуудаж хүчээ нийлүүлэн тулдах ёстой байхад хатныг эзгүй байгааг далимдуулаад хаан Майн хоёр бүх ариун баатруудыг өөрийн улсдаа дуудаад авчирсан. Тэрнээс нь болоод хөрш улсуудтай дайн байлдаан болох нөхцөл үүссэн байсан гинэ. Тэгээд манай хүний бүх туулсан зүйлийн хариу болгож улсын дээд чагнал 500 алтан зоосын хамт өгье гэж амладаг. Маргааш нь олон хүний нүдэн дээр Наофомигийн нэр төрийг цэвэрлэж хаан Малтиг үнч хоёрыг шийтгэхээр боллоо. Та манай улсад маш чухал хэрэгтэй хүн учраас ийм зүйл хийхээс өөр аргагүй байдалд хүрчихлээ. Та маргааш заавал ирээрэй гэж толгой бүхэлгэн гуйдаг. Шүн Наофоми хаан гүнж хоёрыг цаазаар ахуулж байна гэж зүүдлээд жаахан эвгүй болчихно. Маргааш нь ордонд очиход Майн гүнжид боолын тэмдэг тавиад хатан өөрөө хэргийг шүүхээр боллоо. Хийсэн хэрэгүүдийн талаар асууж худлаа ярих тоолонд нь боолын тэмдэг нь итвэгчиж аимшигтай өвдөлт мэдрүүлж эхлэхэн тэр. Ордны гадаа бүх зүйлийг лайваар харуулж бүх ард иргэд үннийг мэдэж авна. Ингээд Наофомиг гүтгсэн дүү Мэлтийг алахыг оролцсон гэх мэт хамаг хэрэг нь илэрч хатан хаан тэр хоёрт цаазаар авах ял онооно. Цаазлахад бэлэн болж цэргүүд сэлмээд алаахад хэн нэгэн хүлээгээд хашгирлаа. Энэ бол Наофоми. Наад хоёрт чинь цаазын ял дэндүү зөөлтөн.
ичхүүргүй амьтдын шир болцсон арьсыг сэлэм дийлэхгүй байлгүй гэхэд нь хүмүүс багталтай гэгч нь инээцгэн. Амийг нь өршөөж, нэрийг нь албан ёсоор өөрчилж, насан туршид нь хог шаар гэж дуудаж байх санал гаргадаг. Хатан ч энийг нь баталж, 3 баатрын сүмийг тарааж, Мелромаркус 4 баатрыг тэнцүү хүндэлдэг байхаар болгоно. Үргэлжлүүлж шагнал гардуулах ёслол болно гэсэн ч Наофуми зөвхөн Мелромаркийн биш, дэлхийд дахны хаан баатар хэрэг болно, би тэнд байх болно гэж хэлчихэд Филио Рафтали хоёртойгоо яваад өгнө. Хатан хаанч гэр бүлийнхэн нь амьд үлдсэнд сэтгэл нь тайвширсан харагдлаа. Наофумиг тэр хоёрын амийг өршөөнө гэдэгт бараг л 100% итгэжсэн гинэ. Мелромаркийн иргэд Бамбат баатарт ёслон үдэж гаргах үед Мельтиг гүйж ирээд намайг аюулгүй хүргэж ирсэнд баярлаа. Аав эгч хоёрын амийг аварсанд маш их баярлаа гэлээ. Манай гурав ангиллаа ахиулахаар сүмд очиж лууд цаганд гараа хүргэн ёслол эхэлнэ. Уг нь амжилттай болсон ч Филио Рафтали хоёр өөрсдийн хүссэн төрлөө сонгож чадаагүй байлаа. Цаанаас нь шууд автоматар сонгоод өгсөн юм шиг ба. Хатан хаан дээр эргээд очисон Виторигийн ажиллалтай холбоотой байх гэж таамаглаад оройн хоолнд өрнө. Рафталия Мельти Филиогоор хоол идчих хооронд Хатан хаан 4 ариун баатартай уулзаж байлаа. Энэ үед нэг согтуугаар Рафталийг доромжилж агсан тавьж хагаад хэмх зодуулнаа. Парыг бүр тараага ийцэн байдаг шүү. Хажуугаар нь Малти Наофумигийн хоолнд хор хийж хагаад дүүдээ баригдчихна. Бөөн л бужигнсан юм болж байгаа. Хатан хаан баатруудад удахгүй Калмира арал дээр очиж XP-г нэмэх боломжтой болох талаар хэлнэ. 10 жил нэг л дохих ховорхон чанс гиндэ. Бас дараагийн давлгааг 4 баатар хамтдаа байж амжилттай давна. Яг үннийг хэлэхэд энэ байдлаараа бол Бамбат баатараас бусд нь амьд үлдэхгүй гэж авдیں۔ Өнөөдрийн энэ боломжийг ашиглаад та дөрөв эв зүгээ олоод ав гэлээ. Баатрууд Зевсгийн нууц чадваруудаа ярилцаж эхэлсэн ч төвшин сайн өсгөх арга бол тэр үгүй энэ гээл хэрүүл хийж эхэлнэ. Наофумич төвчээр нь барагдаж гараад явчтээ. Энэ хооронд Рафталия согтуу нөхөр хоёр зоогийн танхимыг түүгээсээр оройн Наофуми нөгөө баатруудын яриад байсан скиллүүдийг дуршиж үзсэн нэр үнэн байдаг шүү. Маргааш нь аялд гарахаасаа өмнө Эрхардын дэлгүүрээр орж бүх бамбаануудыг нь копидж авсан. Наадуул чи амар үнэтэй шүүхөө. Намайг дампууруулах нэ гэдэл сандрастай. Манай хүнж төлнөө гэж амлаад замдаа гарна. Цаашаа жаахан зам хазааж аваад Рафталигийн хуучин тосгон дээр очиж аав ээжийнх нь бас Рефанагийн булшиг нь иргэнэ. Тэнд хоёр адал явдал хайгчтай хальт таарад өнгөрдөг. За тэгэд Калмира руу явах хөлөгтөө суухад манай хэд түрүүн таарсан хоёртой нэг өрөөнд байрлахаар болно. Улаан өстэй Ларк, цэнхэр өстэй Терес. Наофумигийн нэрийг сонсчоод илгээ хөштлээ нэ. Нууц нэр сонгож байгаа юм бол өөрийг аваачтай. Очиж өөдгөө Бамбат баатрын нэрийг аваад тахта яах вэ гэдэл. Үгүй би жинхнээсээ Бамбат баатар байна гэсэн чи дахиад баахын инээгээд за тоглох ч яах вэ? Тэр чин хүн байрцаалдаг, лөөвөр хийдэг, дургүй хүнээ арын хаалгаар цаазлуулдаг, айгүй өөдгүүгээр байдаг гэсэн. Чи гэхдээ тийм харагдахгүй байна уу гэдэг. Нөгөө 3 баатар далайн давлгаанд дотор нь муухаараад бүр чацаг царайлсан байж дээ. Дамнуурган дээр дамжлуулсан бууж ирж ивэл яах вэ? Энэ арал дээр хамгийн хүчгүй слайм агнахад хүртэл нэлээд өндөр XP өгж ийн гинэ. Тэгсэн нөгөө 3 хурч ирээд агнах слайма булаацалтаад ахаар нь манай хэд залхаад өөр хэсэг рүү очиж арай дээд төвшний мангас устгана. Ларк Терес хоёр манай хэдтэй баг болж XP цуглуулъя гэхээр нь за тэгсэн ч яах вэ гэж хамт явна. Манай хүн Тересийн усан онгоцсон дээр байхдаа гуйсан гуйлтыг биелүүлж Эрдэнсийн чулуугаар нь бугуувч хийж өгсөн баярлсандаа уйлаад төлбөрт нь амар их алтан зоос өгнө. Манай хэд нүдэн орой дээр гарцсан байжсэн. Яана иймхэн мөнгө өгөөд хангалтгүй гэдгийг нь мэдж гинаач гэх шиг. Гэнэт урд нь баахан амьтад гараад ирэхэд Ларк Терес хоёртой хамтарч устган төвшин нилээ ахина. Тересийн галчид Наофумиг гимтэх биш бүр имчилж байгааг ч олж мэднэ. Маргааш нь амархаар шийдэж далаа дээр очисон Фило усанд ороос сүм олж бүгд сонирхохоор явна. Нээхэн бодохгүй ороод үтсэн чинь лууд цаг байж идэв. Дараагийн долгио Калмира дээр 48 цагийн дараа ирэхээр байлаа. Маш хурдан порталтаж буцаад Хатан хаанд энэ мэдээг дуулгахад шууд л дайнд бэлдэж эхэлнэ. Энэ удаагийн давлгаа далаад болох магадaltaй учраас богино хугацаанд олон хөлөг онгоц бэлдсэн байдаг. Ларк Терес хоёрч тусдаа хөлөгтөө явж илаа.
Давлгаа эхэлж баахан загсан мангасууд гарч ирнэ. Жижигүүдийг устгаж чадсан ч томчууд нь үнэхээр хүчтэй байлаа. Наофуми Филотой зүг далаа руу шумбаад шид ашиглаж анхаарлын татна. Гараад ирэнгүүт нь 3 баатар нийлээ дайрсан ч шалбархаач үүсгэж чаддгүй. Хөлгүүдийг нь яах хийхин зургүй сүйдгээд нэг мангас Мелтиг аваад яг ус руу орох чидл Ларк амжиж аварна. Наофумигийн магтаад исэн үнэн байж гэдэл Мелти баярлцсан. За тэгээд Ларк тэрээс хоёр Наофумигийн тусламжтайгаар мангасыг устгаад бүгд баярлцсан байж идэл гинэт баатрууд руу дайрч эхэлнэ. Тэр хоёр бас нэгэн өөр ертөнцөөс ирсэн өөрийнхөө дэлхийг хамгаалахын тулд 4 баатрыг устгах ёстой гэж тайлбарлана. Хатан хаан тушаал өгч цэргүүд ариун баатруудыг хамгаалж эхэллээ. Даанч Ларк тэрээс хоёр шидээрээ өөрсдөө хамгаалаад нөгөө 3-ыг ганц тохиол хийсгчнэ. Энэ 3-ч бүр шал арчиж байна те. За ингээд зөвхөн Наофумигийн баг үлддэг. Эхэндээ Ларк тэрээс хоёр давуу байсан ч Мелти ирж шидээрээ дэмжин нөхцөл байдал өөрчлөгдөнө. Манай хэд ухаалаг хөдөлж Ларкт овоо даймаж учруулад байж идэл тэдний хамсаатан глаз гараад ирнэ. Наофумиг таньж чи өмнөхөөс хамаагүй хүчтэй болжээ гэд дайрч эхлэхэд Наофуми Ларк тэрээс хоёрыг Рафтали Фило хоёрт даатгаад өөрөө гластай тулдаж эхэлнэ. Наофуми гласыг сүнсний бамбанд дийлдэх магадaltaйг ойлгосон ч устгаж чадахгүй. Яагад гэвэл тэр бас өөрийн ертөнцийг хамгаалахаар тэмцэж байгааг нь ойлгосон байв. Гэхдээ гинэт бодно. Би ер нь яагаад энэ ертөнцийн төлөө тулдах ёстой гэж намайг хүсээгүй байхад дуудаж авширчхаад элдвээр доромжилсан. Энэ ертөнц гэдэл тэрхэн хооронд баах юм бодно. Рафтали хажууд нь ирж энэ ертөнцид ч гэсэн өөрийнх нь хамгаалах ёстой хүмүүс байгаа гэдгийг нь сануулд юм а. Манай хүнч Рафтали, Фило, Мелти та гурийн төлөө энэ ертөнцийг аврыг гэдэл дайрлаа. Хатан хаан арга бодож арх хийдэг жимстэй торх харуулж гласыг цогтооход Ларк нөгөө хоёроо аваад цогтгоос өөр аргагүй болно. Ингээд давлгаа дуусч байгаамаа. Далайн шуурганаас болж манай хэд буцаж чадалгүй хэд хоног амархаар болно. Наофуми өөр ертөнцийн баатрууд болох Глас, Ларк, Трес эднэрийн тухай бодож суулаа. Тэд нар ч гэсэн өөрийн ертөнцийг аврахаар давлгаатай тулдж байгаа. Өөрийн ертөнцөө аврахын тулд өөр ертөнцийн баатрууд болох бид нарыг ялах ёстой. Би дараагийн давлгаанаар тэднийг дийлж чадах болов. Багтаа шинэ гишүүн авах хэрэгтэй байна гэд явж идэл Фило Ицукигийн багаас хөөгцөн ногоон үстэй охиныг уснаас авраад гаргаад ирнэ. Ицукид хаягдсан гэдэл бөөн уйлаа маяла. Давлгааны үеэр чи манай багийг аварсан шүү гэдэл урам өгч багтаа авна. Усан онгоцсон дээр буцаж явахдаа хатан хаан Наофумигээс гавьяа байгуулсныхаа хариуд ямар шагнал авах вэ гэж асуув. Хэсэг хугацааны дараа манай хэд Рафталигийн тосгонд ирэхэд сэргээн босголтын ажил явагдчихлаа. Юу болоод байна гэд Рафталиг гайхахад Мелти хатан хааны зарилгийг харуулна. Наофумид лорд цол өгч Рафталигийн тосгоны удирдагчаар томилсон байлаа. Тосгонд буцаад амьдрал өрнөж байгааг харсан Рафтали баярлсан юм шиг мөртлөө гинтхэн сөхөрж унаад уйлаад эхэлнэ. Битгий яваач. Би таньгүйгээр амьдрч чадахгүй гэдэл. Манай хүнийг өөрийнхөө ертөнц рүү буцах гээд байна гэж бодоод байгаа. Харин Наофуми энэ бол бидний шинэ эхлэл. Бамбат баатрын түүх шинээр эхэлж байна гэлээ. За ингээд сизон 1 дуусч байгаамаа. Хэрвээ та нар маань сизон 2-ыг нь үзмээр байвал лайк, комментоор бөмбөгдөөд өгөөрэй. Бас subscribe хийгээрэй. Удахгүй дахиад гоё аним оруулна.